Тэгхэн тэр нь бол хамаагүй болсон зөвөр мөнгө л олж ивэл болоо гэд. Тэгээд энийг яаж шийдэх вэ гэвэл одоо тэр аав ээж нь хүүхдээ хяналт тавих хэрэгтэй. Бас тэр тухайн хүүхдийн төлөвшил мэдэх болов гэж бодож байна. Өөрсдийнхөө ухамсараар гэр орон руугаа арайд хичээл номоо хийгээд мөн ар гэрээсэн ч гэсэн анхаарал тавиад сургуулийнханд багш нар ээж аавтай холбоотой хоорондоо холбоотой тэгжиж тухайн хүүхдүүд болох л та яг тухайн хүүхдүүд яг тоглож байгаа бол гинт ухаараад өөрсдөө болно гэсэн тийм асуудал бас цөөхөн л. За хүүхдүүдээ сургалтын методын 60 дугаар насны бодлогыг бодъё шүү. Ойлгосон уу? За. Ариун бата. Өнөөдөр чи бас л номгүй байна уу? Хичээлийн жил дундаа орчоод ном зам авахд яадیں۔ Багшаа, aaгаад ээж аваар ном авах өгдөггүй биш үлээ. Нэрээ тийштэй багшаа. Та ном гэдэлгүй өөр юмнаас даалгавар өгөх гэж болдгоо юм уу? Миний хичээлээ яаж заах нь таны мэддэг асуудал биш. Төлөөч та нар эцгийнхаа өгсөн мөнгийг үрчдэм биш үү? Тэрнээс ичгч чинь та нар ном сурч гэж авчихгүй байх гэж баймааргүй л юм. Гэхдээ багшаа математикийн ном үнтэй дуулахаар аагийн аав ээжийн цалин хүрдэггүй юм шиг байлаа шүү дээ. Тусламжийн ном байдаг бол аагийг доолж өгөх юмсан. Энэ нэг юм өнгөрсөн жил бас л ингээл царай алдаа сууж исэн. Энэ жил ч гэсэн адилхан номгүй царай алдаа сууж явах юм. Чи ном авцрахаас залхуураад байдаг бол би ч гэсэн түнтэй явах болох юм биш, тийм үү? Нөхөр минь юу танаа эцэг гэж ямар хүн байна? Би танаа ангийг 4 жил удирдахад нэг ч удаа ирж уулзч харагдаагүй шүү дээ. Маргааш ирэхдээ эцгийнхаа нэгийг дагуулж ирэхгүй бол би чамд хичээл цолохгүй шүү. Энэ ариун бот бас л өнөөдөр хичээлдээ ирээгүй юу? Та нар харж байгааз одоо бүрсэл дөөрийг авцрахаас залхуурдаг болсон биз дээ. Багшаа. Тэгээд ингээд нэг өмөрдий. Та нар ингэж өмөрч хатсараад одоо навч хичээлд ирэхгүй харж байгаа үстэй. Ангийн дараа эцгийнхэн дурыг надад олж өгөөрэй. Ойлгосон уу? Ойлгосон багшаа. Сайн байна агшаа. Сайн байна уу? Би ариун бат ээж нэ. Өө ашиггүй дээ. Хүүхдийг минь хичээлдээ ирээд хэрэггүй гэж хэлэхээр та намайг өөрт ирж уулзна гэж бодсон юм уу? Би ажил төрөл ихтэй хүн. Хурдан хэлэх зүйлээ хэлээд. Хөөе та чи ямар сонио юм бэ? Та багштай нэрч уулзч чаддгүй тэгтлэх ажилттай байт юм бол ядаж ном зурагчийг хангаж өгöd баймаар юм да. Та ямар сонио багш вэ? Хичээлийн жил дуусч байгаа юм шүү. Тэгэхэд та ном авъя шааждаг тайшрын багш байдаг юм уу? Та ном зурагчийг хангаж өгч чадахгүй байсан юм бол сургуулийн захиргаанд хандаад тусламжийн ном зурагчаар хангуулж болох л байсан шүү дээ. Та намайг доромжлоод байгаа юм уу? Би тийм хүүхдтэй сур бичгээр нь хангаад чаддгүй юм шиг харагдаж байна уу? Та ер нь өөрөө хичээлээ зааж чаддгүйс хараас миний хүүхд таныг ч дургүй юм шүү. Миний хүүхд таныг ч сонирхолтой байсан бол чи бит 2-2 бол сургал хийсэн биз? Та намайг гоочлохын оронд өөртөө дүгнэлтгий. Бид танаас их юм шаардаагүй. Зүгээр л хүүхдүүдээ ном сургалтчээр хангах чинь эцэг та нарын өөр гэдгийг чинь сануулж байгаа. Чи ер нь иймэрхүү явдал ихэнх ингээд ганц манай ангилт ер нь сургууль бараг нийслэлийн сургууль даяар иймэрхүү явдал тохиолддог шүү дээ. Нөө эцэг гэх нь болохоор хүүхдээ анзаарахгүй ажил тэгээ мөнгө л бодож тэгээ багш нь түүнийг ойлгохгүй бас илдвэр хэлж байгаа. Энэ улмаас нөгөө хүүхэд нь тэр хоёрын голт нь хинд шантгаа мэдхгүй тэгээ хохирж байгаа. Тэр хүүхдийг өөрөө тусдаа өөрийнхөө багш нарын өрөөнд авч ороод өөрөө ярьж болох байсан. Хүүхдүүдийн өрөн дээр биш. Багш нарт л ихэд штэ хүүхдийн юу гаал хүүхдүүдийн дэргэд түүхтийг энэ төр алгадах ч юм уу одоо юу гэдгийг эвгүүгээр хэлэх ч юм уу тийм үзэгдэл айгүй олон байдаг штэ. Гэтэ бас хүүхдэд тодорхой хэмжээний буруу байгаа л та өөрөө одоо намаа ч юм уу хүүхдээс нам аваад тэрийг бодож болох байсан штэ. Хүүхдүүд тийм муухай сэтгэлтэй биш штэ. Намын хөхөл байсан штэ. Сурагчдын тэр өмөрж байгаа нь болохоор зөв тэгээд яг тэгээд бас нэгэндээ хандаад чи энийг хийчээрээ гэд гэрийн даалгавар нь бичээд өгч болно нэгийг өмөрөөд. Ангийн багш нь болохоор нөгөө нэг олон хүүхдүүдийн өмнө загнаад дэлдвэр нь хилээд доромжлоод энэ талаар болохоор ангийн багшийн буруу байсан. Бас тэгээд нэг талаараа болохоор ном ав гэж шаарддаг нь бас багш хүний үүргэнд бол зохих тийм үүрэг. Тэгээд хэрвээ ингээд ном сурахчгүй бол хичээл номоо хийх хэцүү хүндрэлтэй. Тэрнийх нь бол бас тэгээд багш нь ойлгохгүй ч юм уу тэр сурагчигаа тэгээд доромжилсан. Тэгээд ангийнх нь хүүхдүүдийн бүх нүдэн дээр нь заагсан бол багш ангийнх нь багш өөрийнх нь буруу гэж бодчих.